За би нэг захиалсан юмад задлаж харуулъя гэж бодож байна. Ямархуу зүйл ирж байгааг нь би бас өөрөө ч сайн мэдэхгүй байгаа. За юм гарч ирлээ. Нэлээд сайн хамгаалагдсан байна шүү. За энэ зүйл гарч ирлээ. Яс хөөх юм бэлээ гарч ирж байна. За ийм хоёр төмөр хатгадаг эргүүлдэг ийм төмөр нь гарч ирж байна. За тосолдог багс нь гарч ирж байна. За энэ одоо миний захиалсан юм байгаамаа. За энэ одоо ийм одоо хайруулын тавг байна. Ширмэн ийм хайруулын тавг. За тэгээ энийгээр одоо хэдүүлээ. Одоо яаж юу хийхийг харцгаая. Өнөөдөр би та бүхэнд Японы такаяки гэдэг хоолыг хийж сонирхуулъя гэж бодож байна. Гэхдээ энэ хоолыг би бас дөнгөж хийж сурж байгаа учраас тийм их сайн төгс төгөлдөр хийж чадахгүй байгаа. Энэ хоолыг бол Японд гудамжинд хүмүүс их хийж зардаг гудамжны нэг төрлийн төргөн хоолны одоо нэг юм аа. За тэгэхээр энэ хоолыг хамтдаа хийцгээе. За энэ хоолнд ямар материал орохыг танилцуулъя. Эхлээд гурилан зуурмгаа бэлдэнэ. Энэ зуурмөгт маань 250 мл усан, 2 ширхэг өндөг, за 100 г гурил, 10 г элсэн чихэр орох юм байгаа юм. За бага зэргийн хөөлөгч бас хийж өгөх хэрэгтэй. За ингээ гурилан зуурмгаа бэлдээд авчин шингэн зуурмаг болно. За тэгээд зуурмаг дотроо хийх зүйлийг бол янз бүрээр сонгож болно. Өнөөдөр би бол 3 төрлийн энэ дотор нь хийх зүйлийг бэлдлээ. Махуураад бэлдсэн байж байна. За энэ бол өргөс тэмх хэрчээд бэлдсэн байна. Даршилсан өргөс тэмхийг. За ингээд ногоон сонгиныг бас бэлдсэн байна. Ногоон сонгиныг хийж болно. За та нар өөрсдийнхөө дуртай юмнуудыг хийгээд хийх боломжтой шүү. За одоо зуурмгаа бэлдээ. 250 мл усаа хийчихнэ. За 2 өндгөө бас хийчихнэ. За усандаа ингээ өндгөө хийчээд утгаад өгчнө. За утгаж явах зураа хэлсэн чихрээ хийчихнэ. За мөн давс баг зэрэг хийж өгөх хэрэгтэй. Усандаа тохируулаад давсаа хийчихнэ. За ингээд нэлээд сайн утгаж өгөх хэрэгтэй шүү. За одоо гурилаа хийнэ. За гурилаа хийхдээ ингээд шүүрэн дээрээ шүүрдэд шигшээд хийчихсэн зүгээр байдаг.
За ингээ маш сайн хутгаж өгөх хэрэгтэй. За ямар ч бүхэл хэсэггүй болтол нь хутгаж өгөөрэй. За бас хөөлөгчнөөсөө бас жоохон их хийчихнэ. За одоо хайрыг. За галын тохируулах нь бол маш чухал шүү. Тэгээ дундаж температуртай юу яах хэрэгтэй байгаа. Эхлээд нэг сайн халааж авах хэрэгтэй. За тэрний дараа бас унтраагаад ер нь сайн тохируулж өгвөл түлэгдэхгүй айтаахан болдог. Тийм учраас температур дээрээ бол нэг дундаж температур л гэж ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд хайруулынхаа тавгийг нэлээд сайн тосолж өгөх хэрэгтэй. Зөвхөн юм нүхийн биш бас энэ юуг нь бас дээдлийн илүү гарсан хэсгийг нь бас тослох хэрэгтэй. За ингээд тосолчихно. За одоо гурил маань юм болцсон байж байгаа. Гурилаа ингээд сайхан нэгэн жигд болтол нь ингээд тутгцсан байгаа. За одоо энийг цорохтой савнд хийчихье. Гоожуулахад амар гэж цорохтой савнд хийчлээ би. За ингээд би цорохтой савнд хийцсэн. За одоо хайрч эхлэе. Цорохтой савнд хийсэн гурилаа ингээд дүүрэн биш нэг 3-2-т нь за нэг 80% нь ч юм уу ингээд хийж өгөх хэрэгтэй. За ингээ гурилаа хийчихнэ. За үүний дараа одоо энэ бэлдсэн энэ мах одоо өргөс хиймэх эднэрийг ингээд нүд болгон дээр нь ингээд нэмж өгнө. Галаа түрүүн траач. Түрүүнд би хэлсэн галаа хэрхий ширүүдүүлэх юм бол хурдан түлэгддэг.
За галаа дахиад асаачаа. Одоо ингээд жоохон жигнэж өгөх хэрэгтэй. За одоо ерөнхийдөө энэ юу маань бас ингээд наалтхаа болоод эргүүлэх болсон байна. Тэгээд ингээд эргүүлчихнэ. Эргүүлэхээр ингээд зай гараад ирнэ. За тэгээ зай гараад ирэхээр ингээд сонгоно хийгээд. За тэгээ бас зуурмагнаасаа бас дахиад ингээд хийчнэ. За эргүүлэхийг сайн хараараа. За ингээд эргүүлчихэж байна. Болоод ирэхээр өөрөө ингээд наалтахгүйгээр эргэждэг. За ингэж эргүүлж суртлаа бас хөөрхөн олон удаа хийж сурна шүү дээ. За сонгоноосоо хий. Ингээд үргээд өгчнө. За одоо ингээд бөөрөнхий хэлбэртэй болгохын төлөө аль болох юу яанда анхааранда. Тэгээ хөөрхөн бөөрөнхий бүндээсэн бөмбөлөгнүүд болно. Сайн дүүргэж өгөх юм бол хөөрхөн бөндгөр олж өгдөг. За яг энэ процессыг үргэлжлүүлсээр хагаад бөөрөнхий болгоно гэж ойлгоорой. Тэр болтол би бас бичлэгээ хиймнээд яг бөөрөнхий болсныхын дараа үргэлжлүүлье. За ингээ хөөрхөн хідэн бөөрөнхий хийгээд авчлаа. За одоо эднэрийг ингээд нэгэн жигд сайхан болгохын тулд ингээд эргүүлээд байна. Одоо ингээд наалтахгүйгээр бүгдээрээ эргэцсэн учраас ингээд хөөрхөн эргүүлээд сайн болгоод авах хэрэгтэй. За ингэж бөөрөн хилтлээ би бас галаа хид удаа унтрааж хасаасныг анхааруулъя. Яагаад гэвэл бас та нар маань галаа унтраахгүйгээр хийх юм бол түлэгдэх хар болчих магадaltaа шүү. Тийм учраас бас ингэж сайхан галын тохируулах нь их чухал юм байна лээ. За одоо ингээд ер нь болгох л үлдлээ дээ. Энэ маань одоо ингээд гурил өндгөөр зуурцсан учраас бас сайн болохгүй бол дотор нь түүхий болно. Тийм учраас галаа сайхан зөөлхөн байлгаад болгож өгөх хэрэгтэй. Ингээд хөөрхөн өмхрүүлээд эргүүлээд болгоод өчнөө. За ерөнхийдөө бэлэн болж байна. Такаяки маань бэлэн болж байна шүү. Ингээд гой шаргал өнгөтэй болтол нь ингээд эргүүлээд болгоод авчин да. За ер нь бол Японд энэ хоолыг болохоор 8айлчээр хийдэг юм байна лээ. Дотор нь хийдэг зүйл нь бол голцоо 8айлч бол голлож хийдэг. Ер нь бол далайн гаралтай хоол гэдгээр нь бол хүмүүс алдартай сайн мэддэг ийм учиртай юм байна лээ. За манайд бол далайн бүтээгдэхүүн бид нар хийдэж заншаагүй байдаг учраас ингээд өхрийн махаар орлуулад хийсэн байгаа. Ер нь ямар ч хоолыг өөрийнхөө орны нөхцөл тохируулаад янз бүрийн байдлаар өөрчлөөд хийвэл сонирхолтой шүү дээ. За бараг болж байна доо. За одоо би гаргана болчлоо. Миний такаяки минь болчлоо. Такаяки. Маш хурдан хийдэг хүмүүсийн мастер болсон хүмүүсийн такаяки нэг халуун дотроо их халуун байдаг юм байна лээ.
бас анх удаа идээд би бас амныхаа дотор талыг бас нэлээд түлмээр халуун байсныг нь бол мэдэрчээсэ. За ингээд бэлэн боллоо. За нэг зүйлийг та бүхэнд сануулъя. Хүүхдэд бас болгоомжтой идүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл дотор тал нь халуун байгаа учраас хүүхд амаатуулах бололцоотой шүү. Тийм учраас хүүхдүүддээ сайн сануулаарай. Халуун гэдгийг нь. За миний бэлтгэсэн материал бол саяны анх видеоны эхэнд та бүхэнд үзүүлсэн хэмжээний материал бол яг 30 ширхэг такаяки гарч байна. За тэгэхээр би та бүхэнд бас бодлогоо дэвшүүлье. 30 ширхгийг би ямар өртгөөр хийв. За тэгэхээр одоо нэг ширхэг одоо жижигхэн бүрэн хиймэн ямар үнэтэй байна вэ гэд энийг нь бодож олоорой. За өөр ямар асуултууд гаргаж ирж болох вэ? Энэ дээр ямар бодлого зохиож болох вэ гэдэг дээр бас та бүхэн комент дээр үлдээгээрэй. Ер нь бол бодлого зохиох гэдэг бол ботхосоо дээд түвшний ажил үүдэг. За ингээ хоёр хүн тэгэд хангалттай цадахаар ингээд 30 ширхэг гарсан шүү. Бүх ингээд бүрэн хий олчдгийг.